би тэгэл яг за гайгүй тэгэл юм босод тэгэл хилтэй хөөхөлтэй юм чинь тэгэл очроо олон гэл амар тэгэл тэр зөвхөн хүмүүс жоохон хүйтэн санагдсан шиг бас жоохон үнэхээр баг баяр маань хийх. Яваад байж штэ гэдэг. Явах хөөх айгу Яг өөр охин шиг л те. томхон шууд бууж өрмөдөө манай баг охины гадлын нэг хүчтэй юм 3-4 цагаар биднийг салгаж аваад. За сайн байцгаана уу? Манай өнөөдрийн Affair podcast-д Герман улсад одоо Affair хийж байгаа оролцогч маань оролцож байна. Тэгээд Монголд ирсэн үед нь барьж аваад уулзж байна. За орой минь төргий. Орой минь төргий баярлаа. За хамгийн ихний асуулт болохоор мэдмээр байгаа зүйл Affair-ийн өдөр нь ер нь яаж өнгөрч байна? За ерөнхийдөө бол 7 хоногийн 5 өдөр ажиллана. Хаяа хагасан өдөр хагас ажиллана. Яг энэ тэр айл маань одоо тэр өдрөө юу хийхээс шалтгаалаад эсвэл ерөнхийдөө янз гэдэг юм аа. Яг миний ингэ сонсон айл дээр болохоор ямар нэгэн тийм тийх ёстой ингэх ёстой гэсэн нэг тийм хуваар заагаагүй. За ерөнхийдөө ажлын өдрүүдээр яг юу гэдэг вэ гэхээр өглөө босоод тэгээд мэдээж ингэ би 2 хүүхэд хардаа. Тэгээд 2 хүүхдийнхээ 2 хүүхэд маань цэцэрлэгт явдаг болохоор тэгээд өглөөнийх нь хоол моолыг бэлдэж өгнө. Тэгээд тэгээд цэцэрлэгт нь хаяа шаардлага бол хүрэж өгнө, хаяа шаардлага бол хүрэж өгөхгүй. Ээж аав нь хүргээд өчтдөг. Тэгээд тэгсээр байгаад буцаж ирээд хэрэг би хүргээд өгсөн тохиолдолд буцаж ирээд өөртөө нэг жоохон өглөөний цай маань нэг жоохон тийм юм идчихээд 9 цагаас би нөгөө хэлний бэлтгэлтэй байдаг. Тэгээд тэрэндээ ороод миний хэлний бэлтгэл нэг 4 цаг болтой маа. Тэгэхээр 9-оос 1 хүртэл хэлний бэлтгэл дээрээ байж агаад. Тэгээ нэгээсээ ер нь жоохон амарч мамраад эсвэл харж манад эсвэл нэг яг миний цаг болохоор ингээд өөр хөвсөн юм хийгээл. Тэгээд ерөнхийдөө 3:30 гэдэг юм хүүхдүүдэд цэцэрлэгээс авт ингээ хаяахгүй манай айлын ээж аваа 2 часаа авчдаг тохиолдлоо болохоор. Тэгээд бэжлээ. Тэгээд хүүхдүүд тэгэл гэртээ ирэнгүүт жоохон тоолж монголоод тийм тэр өнд нь манай айлын ээж нь оройн хоол мал хийгээд хэрэг амин хүнд хоол мал хийх юм бол тэр нь жоохон тусалцдаг ч юм уу тиймэрхүү. Тэгэл ерөнхийдөө яг нэг 6 яг одоо нөгөө цэцэрлэг юмнууд нь хэлсэн болохоор нөгөө өглөө хуваар мөрөдөө шилжсэн болохоор энэ оройн хоол жоохон эрт идэж байгаа. 5:30 юм уу эсвэл 6 гэл тиймгүй. Өмнө нь болохоор 100 болохоор нэг бүр оройн 7:08 хоол идчихээс одоо ихтэй нөгөө хүмүүс нөгөө ажил цэцэрлэгтээ явж ирсэн болохоор жоохон бүгдээ эрт унтж байгаа. Тийм болохоор нэг 5:30 юм уу 6 мургаа гэл оройн хоолоо идчихтэй. Тэгэл оройн хоолоо идэж дуусгаад тэгэл манай айлын ерөнхийдөө болохоор зөвлөл би тэгэл 2 хүүхдээ аваад дээш гараад шүхүүдийг нугаал гарчин эсвэл ингээд хуцсан ингээд үнсүүлэх нөгөө онцлогын хуцсан. Тийм юм үнсүүлэл тэгэл ном уншил гэсэн жоохон цаг уул тоглож моглоод миний өрөөнд тоглож молч маань тиймэрхүү. Тэгээд ээж нь яг балтгоо цэвэрлээд эсвэл өөрхөн юмгаа санжуулж штэ. Ажил мэж байгаа юм. Тэгээд нөгөө хүүхдүүдэд амдуулна гээд нөгөө яг хүрээд ирдэг. Тэгээд яг хүрээд ирэх хүртэл жоохон тоглож молжаал. Тэгэл ерөнхийдөө нэг 8 гэл энэ хүүхдүүд унтаад хэлсэн л үйж тийм да. Тэгэл 8-аас ер нь би тэгэл юм завтай тэгэл ерөнхийдөө янз хай бүр 7 гэл өрөөнд ороод ир чинь хай бүр 8 гэж өрөөнд ороод ир чинь тэгэл 8-аас хойшоо тэгэл миний амрах цаг тэгээ. Ер нь айгу боломж юм шүү дээ тий. Өглөөнөөс орой 8 хүртэл тэгээд тэрэн дандаараа дахиад 4 цаг хэлнийхаа сургалтанд суулж байгаа. Тэгэхээр ер нь бол айгу боломжтой мэдэж байна. Тэгж очиод хэр удсан гэлээ? Би бараг 8 сар. 8 уу 9. Би бүр сараа алдсан. 8 сар ер нь болсон шүү дээ. Ерөнхийдөө бол нэлийн олон сар болсон. Яг юм хүндээ айгуу тассан болохоор энэ цаг бол амар хурдан явд юм билээ. Гүйж амар хурдан явсан. Янз юм хийгээд амар олон туршлага авсан. Гол нь энэ нөгөө яг нэг хүүхэд харах гэдэгтээ бас нэг соёлын хөтөлбөр гэдэг болохоор нөгөө яг Герман улсын соёлтой айгуу сайн танилцсан гэж бодоод байгаа юм гэдэг. Энэ тэрүүгээр нөгөө яг гадагшааны хаялаагүй ч гэсэн яг Герман дотор л зөндөө ингээ аялсан. Тэгээд тэндээс ингээ оперуудын ингээ митинг зөндөө болдог тийм болохоор тэнд нь очиад бас ингээ зөндөө хүмүүстэй танилцсан. Хэлний бэлтгэлийн хүмүүстэй бас танилцаад юм зөндөө айгуу олон гой дурсан ч болсон. Тэгээд энэ хөдөө мэдлэг хурааж авсан. Одоо жишээлбэл айлынхаа аав ээж маань ингээд юм чи цаашдаа юу хийх чинь гэдэг амар асуугаад байдаг.
Тэгээд би ч өмнө ингээ герман байж үзээгүй ер нь тийм хүмүүсээ цаашаа ер нь яаж юу хийх юм мэдэхгүй шүү дээ. Тэнгүүд ингээл манай айлын аавч хоёр ингээл яг энэ германд байлагчгаа ингээ чи ер нь энэ байсан дээрээ сурсан дээр ингээл айгу тэгээд ингээл ингэсэн дээр тэгсэн гэдэг ингээл айгу туршлага амар өгдөг. Тэгэл бол ер нь айгу туслалцаа авч байгаа болохоор айгу Тэгвэл гэрийнхэнтэйгээ ер нь айгу гоё татна байгаа юм шүү дээ тий. За гэрийнхнийхээ талаар жоох яриач. За манай айл чинь ам бүл дөрүлээ. Тэгээд манай айлын аав нэг санхүүгийн компанид ажилладаг. Тэгээд манай айлын ээж маань болохоор сэтгийтэндээ байж байгаа сайн намраас ажилдаа буцаад орцоо одоо багш хийж байгаа. Тэгээд манай хоёр хүүхэд бол том 4-тэй сая 4 нас хүрсэн. Тэгээд баг нь болохоор одоо энэ 12 сард 2 хүрхээ. Тэгээд ерөөдөө айгүй хөөрхөн айгүй хүмүүжлтэй хүүхдүүд байгаа ингээд дураар биш. Аав ээж нь ингээ хатуу гэдэг нэг амар хатуу шүү. Тэгээд ерөөдөө айгүй нэг юм амар сайн хүмүүжлтэй ер нь ингээ хүн ингээд айгүй хүндрэх хөстэй гэдэг яг ингээ нэгт тавьдаг тийм хүмүүстэй. Тэгээ тийм болохоор надад нэг асуудал гаргүй. Яад гэвэл нөгөө бас нэг юм Reddit гэдэг нөгөө ап байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээ бас форуудыг нэг групп одоо subreddit гэдэг байхгүй юу? За. Тэгээ тэрэн дээр ингээ амар олон улсын бараг 20 форууд ингээ нэгнээс ингээ асуудаг тийм юм бидээ. Тэгэл тийм нэг постуудыг харахад нэг амар постууд уншдаг байхгүй юу? Хүүхдүүд нь ингээд тэгээд эсвэл ингээл адилхан ээж аав нь болохгүй байх сонирн байна гэх нэг амар юм гарч ирээд идэв. Тэгэл тэрийг уншчихвал ямар азар ийм айлт хүрээд ирсэн бэ гэж амар баярлж штэ. Тэгэл ерөнхийдөө айгуу тэр бас юуны хайж магадгүй хаа. Нөгөө бусад ингээд улсууд ч юм уу тиймэрхүү орнууд ч одоо бид та нар ч одоо ингээд нэг эйженсигаар дамжаад те ингээд хоёр талыг хоёр эйженси байгаад айлал талд нь бэлтгэхэд байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хүмүүс ч юм болохоор жоохон интернетээр хайж байгаа ирсэн байдаг ч юм уу те. Ёстой нөгөө нэг юм app ч юм уу одоо ямар юм ч гэдэг те янз бүрийн группс ингээд зарлал ч юм уу. Тиймэрхүү зүйлээр байгаа болохоор жоохон тиймэрхүү гарч бас магадгүй юм шиг. Тийм тэр тал дээр бол би бас нөгөө юусаа ингээд натур шүзээр ирсэн. Тэгээд уусаа ингээд агентлагаар эрэхтэй ер нь жоохон ингээ ер нь өөртөө ихтэй байсан ингээ ямар нэг асуудал гармаа гэж нэг ч санаа зовоогүй. Гэтэ яг тэндээ очиод үзсэн чи ерөнхийдөө бол жоохон юмнаас сэрэмжлээ штэ. Ийм юм болвол яах вэ, ийх үү гэдэг ерөнхийдөө нэг юм ерөнхийдөө янз бүрийн ямар нэгэн болвол ийм юм хийн гэдэг нэг тийм мэддэхгүй одоо юу гэмдээ тийм юмтай болчих хэрэгтэй шүү дээ. Тэгээ би тийшээ тийж анх уужсэн тэр групп руу тэнгууд ингээл хүмүүс ингээ баахан ингээ групп дээр ингээл биш одоо тэр групп дээр өөрсдөө асуудлыг бичээл ингээ оперод бичээд тэгээд тэр комментууд дээр хүмүүс ингээ зөвлөгөө өгөхдөө ингээ их ихтэй агентлагтай холбоорой тэгээд дараагийн айлаа олоорой гэдэг тийм тэнгууд тэр хариу бичиж оперод нь болохоор би агентлаггүй би ингээ өөрөөрөө ирсэн юм аа гэх. Тэгээд ерөнхийдөө ингээ амар айлтай тараада хүмүүс нь ер нь агентлаггүй яг хуваараа ирсэн хүмүүс байдیں۔ Ингээд тэгээд за тэгвэл би жарах айгүй байна гэж бодоод энэ юм тийм өндөрнө санаа зовоогүй ихэндээ ихний очсон ихний сар мартал санаа зовоогүй тэгээд айгүй гоё яага. Гэрийнхэнтэйгээ англиар ярьж байгаа юу? Германаар ярьж. Тийм гэрийнхэнтэй ер нь бол ихэнхдээ англиар ярьдаг. Яг л манай айлын ээж маань яг герман хүн биш. Нидерланд хүн бид. Тэгээд ерөнхийдөө англиар ярьдаг. Тэгээд хүүхдүүднээс англиар төлхөө ярьдаг. Тэгээд манай айлын аав болохоор яг герман хүн. Тэгээ хиндээ би угаасаа ингээ аав хоёртой очсон юм чинь яг германаар ингээ сайн ойлголцож чадахгүй тэгээ мэдээж ингээ англи хэлний төлхөө байсан болохоор англиар харилцаж байгаа. Сүүлдээ зунаас хойш хаа. Ерөнхийдөө ер нь миний хэл яг би тэр 100 би болохоор B1-2-оо дуусгасан байсан. Тэгээ ууг ингээ дүрм мөрм хамгийн юм мэдээд байгаа уншаад юм ойлгоод байгаа мөрчөө ингээ сонсол мосод аягүй сайн хэрнээ юус ингээ ярьж чадахгүй дэлгүүр орохдоо хүртэл ингээ хүнээс юм асуухад айгу санаа зов сандраад ингээ дотроо за ингэж хэлээ шүү гэл ингээ дотроо бодоод өөний ингээ хүн ингээ хэлийг ингээ сурж байгаа бол ингээ шууд ингээ ярьж тийм чадвартай баймаар ингэж би бодоод тэгээд яг миний ингээ яриа ингээ speaking level муу гэсэн болохоор за ер нь ингээ яриа сайжруулъя гэдэг. Тэгээд би ер нь ингээ айлынхаа ээж автай яриад ерөнхийдөө юмтай жоохон төлөв германаар яриад өгч болохгүй гэдэг. Мэдээж ингээ асуудалгүй.
Тэгээ манай ээлийн ээж бас өөрөө нөгөө герман хэлийг ингээд юугаа яраа сайжруулмаар байгаа. Тэгээд за тэгээд юм бөөнөр ер нь германаар ярих. Тэгээ нөгөө хүүхдүүдээс германаар яриулмаар энэ дандаа ингээд англиар яриад байгаа болохоор би ингээд герман хэлний ингээд хоцрогдшгүй яагаад энэ манай айлын хэлсэн. Тэгээд тэгээд бүр үнэхээр амар хэцүү тэг ингээд бүр амар нэг чухал эсвэл яг ингээд томчуудын яриад шүү дээ ингээд зөвхөн бид гурван ярих тийм яриамаараа. Тийм юм байвал би яг нөгөө англиар ярьсан чадвартай германаар. Тэгээ мэдээж энэ хүүхдүүдтэй ингээд бөөнөр оройн жишээлбэл оройн хоол моолн дээр сууч юм уу тийм үед ингээд тухайн өдөр юу болсон. Тийм жижиг сажиг ярианууд айлгч бид нэг германаар ярьдаг. Ямар хөөрхий гэр бүлээрээ те герман хэлээр сурж байгаа шүү дээ. Гэр бүлээрээ л сурж ин да ерөнхийдөө. Ааха. За надад болохоор юу айгу сонирхолтой. Чи одоо ингээд явхаасаа өмнө нэг юм төсөөлөл байгаа шүү дээ. За германд ч нэг тиймэрхүү ах болоо да гэд. Тэгээ би бас өнөөдөрхөн нөгөө натар шүтс дээр байж хахтаа чиг баримжаа олох сургалтууд би ордон шүү дээ. Тийм сургалтанд суусан хүүхдүүд энэ төр. Тэгээ нэг рэл мэл хийгээд нэг юм ярьжсан байхгүй. Тэгээд очоод ер нь төсөөллөсж байгаа хэр өөр байв нэгдүгээр ч заяа. За хоёрдугаар гэх юм бол тэр нөгөө сургалтуудаас нэг олж авсан нэг мэдээлэлүүд байгаа шүү дээ. Тэд нар ер нь хэр одоо хэрэг болов те хэр ер нь амьдрал дээр буу чиний бодлоор ер нь яваасан. За нэгт гэвэл миний яг төсөөлжсэн өөрөөс нэг өөр бол байгаагүй мэдчихтэй анх би тэгэл яг за гайгүй тэгэл өөр улсад тэгэл хилтэй хүн хөлтэй юм чинь тэгэл очроо олон гэл амар тэгэл яг явахын өмнөх өдөр чинь дон юм гинэт амар санаа зовоодгүй одоо энэ чинь шал өөр газар очиж байгаа хүн одоо яанаг амар айгаад тэг ингээд хүн амт намайг ингээ ойлгохгүй яана би тэр ингээд яриаг ойлгохгүй бол яана гэдэггүй аргагүй нөгөө угаасаа би ингээ баахан ингээ монголчуудтай л өссөн монголоор яриад өссөн хүн тэг гинэт ингээд яг би ингээ гадаад хүнтэй ингээ ерөөсөө англиар харилцаж үзэж байгаагүй яг ингээ царай хараа тэгээ яг ямар нэгэн тийм ингээ хэл ярианы ингээ бэрхшээл гаруул яана гэдэг тиймэрхүү айдастай байсан. Тэгэл газар тийм хүн болоогүй. Тэгээд тэг хүмүүс нь болохоор айгүй гоё. Ингээ ерөнхийдөө ийм яриад идэж ингээл германчууд амар хөдөө хүн юм гэдэг нэг юм хахирхатуу нэг тийм хүмүүс байдаг. Тийм тэрийг би яана одоо ингээ германчууд одоо ингээл амар хөдөө ингэсэн штэ. Тэгээд одоо яна ингээ өөр улсын хүн амтныг одоо би жоохон ингээ тэр хэцүүлхэн гарчихгүй хүмүүс гэдэг нэг жоохон тийм хүмүүс жоохон ингээ жоохон санаа зовж байсан байна. Гэсэн чи тийм юу ч болоогүй. Тэгээ ерөөсөө айхан байгаагүй ерөөсөө тийм хүйтэн байгаагүй. Тэгээ угаасаа яг нөө шулуун шудар гэдэг нь бол өнөө нэг юм таалагдахгүй гэж хэлчихдэг. Эсвэл нэг юм ингээ таалагдчихин. Тэгээ яг шулуун хэлжтэй нэг тойруулахгүй нэг хүний ингээс нөгөө хүнийхээ сэтгэл санааг гомдооч уу гэж нэг тийж боддоггүй гэх юм уу. Шууд хэлчихсэн. Нөгөө хүн чинь хүн дээр тусгаж авахгүй за гэж хэлчихдэг. Энэ германчууд нэг тийм хөл юм байлээ. Тэгээд тэр нь айгүй надад амар санагдсан. Яг хариугаа шууд ингээд хэлж заавал ингээд ихтэй би нэг юм асууж байгаа бол ингээд одоо би Монголд чийгэл нэг хүнээс юм асуухтаа тий ингээд дахиад нэг хэд оны дараа дахиад асуугаад нэг бүр хөөсөн хөө. Тэгсэн чинь ингээд германд болохоор нэг юм асуусан чинь за тгий гэж шууд тэгээл. Тэгээ тэрээ идэх бол германчууд ч мартахгүй ингээд шууд ингээд хийгээд өгч чинь өчид тэгсэн шүү дээ гээл тэгээд тэгээ үгүй гэвэл үгүй за юм хөө. Тэр гоёсэн. Яг хахир хатуу гэвэл яг нөгөө өгшин хүмүүс хахир хатуу байж магадгүй л. Гэтэ энэ яг нөгөө мужаар яг өөр ээж магадгүй. Одоо би болохоор өмнөд хэсэгтэй байдаг. Бавар муж тэгээд тэн дээр болохоор ингээд бол нэг амар хахир хатуус байхгүй. Бидэрэл айгу гоё хүмүүс юм. Тэмүүл би зуныхаа амралтаар би хойшоо харсан Бремений жишээ. Мужны уйлаа мартчихжээ. Гэтэ тэгээд нөө амар тэр хойд зөвхөн хүмүүс жоохон хүйтэн санагдсан шүү бас жоохон. Энд хүмүүс ингээд зүгээр яаж байгаа тийм нэг мэндэлж тэмдэлтэй байсан чинь ингээд манай айлах ингээд за моин гэж мэндэлтэй шүү. Манайд болохоор сервис гэдэг. Гэтэ тэнд болохоор ингээд моин гэж мэндэлтэй шүү гэл тийм. Тэгээ би за гэл. Тэгэл угаасаа ингээд гадаа явж байгаа таних хүмүүстэй ингээд тэгээ хаалуу ч юм эсвэл ингээд сервис гээ яриа сурцсан хүн чинь ингээд тэнд очиод нөгөө моин эсвэл хаалуу гэсэн чинь ингээд өөдөөс хариу байхгүй. Амин ингээд энэ над дээр дамагтай гэсэн царай гаргашаал тэгэл зарим бүр гиндэл за гэл нэг тиймэрхүү халуу гэл тэгээд нэг жоохон
нэг юм нэг хүүтний цааш юм бэ. Гэтэ ер нь жоохон арай өөр яах юм байсан шүү тий. Манай айлын аавч хэлжсэн нэг жоохон түүхэн тал. Түүхэнд айгуу дуртай. Тэгээ түүхэн талаар ярьжсэн. Тэгээд уусаа тэгэл нөгөө юунаас болоод нөгөө дайманаас болоод нөгөө хугаагдчихсан да. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад бас нэг өөрөөр болцсон байд. Гэхдээ одоо л шал өөр нөгөө хүмүүс нэг илэн долонгуй болцсон. Тэр нэг гэтээ зарим хөшүүн үз жоохон хахир байх магадaltaй гэх нэг юм хөө ярьчихлээсэн. Тэгэл тийм лээсэн байл. Тэ. За чи Германд хаашаа юу юм уу? Би Германд би Мюнхен дотор бол зөндөө авсан. Тэгээд би Франкфуртод бас зөндөө. Зөндөө ч гэсэн их олон чав гэхдээ ер нь явсан шүү. Тэгээд Бремен орсон, Хамбург орсон, тэгээд Штутгарт орсон хаа. Тийм Штутгарт орсон. Тэгээд нөгөө нэрийн яа гэнэ. Андород нэг Würzburg хаа. Тийшээ тэнд бас нэг байсан. Тэр айгуу гоёсэн. Würzburg нэг айгуу даруухан хот үлээ. Гэтэ бүхэн байдаг. Наад төлөв бүхэн байдаг. Гэтэ айгуу даруухан. Нэг хүн байхгүй гоё. Würzburg хамгийн их таалагдсан юм аа. Франкфурт яг бас таалагдсан айгуу олон хүнтэй тэгэл яг өндөр байдлахтай. Тэр нас гоё санагдсан. Тэгэл тийм Штутгартаас за яг бас айгүй. Хинтээ яасан юм. Би заримдаа ганцаар заримдаа найзтайгаа. Гэтэ ер нь хинхэн ганцаараа. Гэтэ Бремен рүү болохоор би нөгөө айлгантайгаа явсан. Нөгөө нэг галтеригний тасалбар илүү. Гэвч тэ өнгөө тэрнгүүрээ л яваад байна те. Тийм нөгөө 49 евроны юу. Тэрийг сартаа төлөвлөл тэгэл тэрүүгээр тэгэл аялал явдаг да. Тэгтээ яг тэнд нь хурдны галтериг байх болохоор жоохон хэцүү. Гэтэ айгүй. Жишээ явж исэн газруудаас хамгийн их сэтгэл тоногсон тийм зүйл нь юу вэ? Одоо тэр чиний аялал дундаас би хамгийн ихэнд би ингээд ерөөсөө метро цэцрүүд сууж үзээгүй юм чинь тэгээд yung галт ирэг сууж үзээгүй юм чинь нөгөө ганцаараа бүр амар тухайн үед бол надад хол санагдсан. Гэтэ би нөгөө Бамберг гээд Нюрнбергийн хажуудад хотод нөгөө хотсон шүү дээ. Нэг жижигхэн хотондоо нэг тийм Бамберг газарс найзтайгаа уулзгаад. Тэгээд тийшээ би анх удаа бие дагаад явжсэн байхгүй юу? Тэр бол амар айжсэн. Би одоо ингэж яаж аль плайс одоо аль юу гэмдээ плац гэдэг би аль буудал аль талаас суугаад тэг яаж яг нөгөө тэрийнх нь тоо моо дугаар нь байгаа ч гэсэн яг зүүн юмдаа сууж байгаа болов гүн болох нэг жоон тийм туршлага байхгүй. Тэрэн дээр жоохон айгаад яг учраа болоо тэгэл найзтайгаа уулзаад тэгэл манай найз намайг Бамбергээр ингээд дагуулж ийшээ явал тэр айгуу гоё байсан. Яг би нөгөө анх удаа яг өөрөө бие дагаад яг тэр нөгөө регионал нөгөө эсхэн тэрүүгээр ингээд ганцаараа яваад ингээд 2 цаг нийт 4 цаг нөгөө тийж аялаад ирсэн болохоор тэр бол хамгийн гоё нэс. Тэгээд нэг айцаа давтны дараа нэг гоё мэдэрч байдаг шүү дээ. Тий, яг гэртээ орж ирээл тэгэл манай айлхан зүгээр амар баярлаад баг бүр мэдгүй баяр маяг хийх гэдэг. Яваад ирлээ шүү дээ гэдэг. Явцсан биш тий. Ямар хөө байна гэж амар асуугаад намайг явж ах яг Бамберг руу явж хаад наашаа ингэ чат бичээд бүр ингэ өглөө бүр манай айлын ээж надад бүр юу лээ брауни хийж үжээсэн. Чи замдаа идэрээ. Тэгээд яг замдаа нөгөөтэй чинь нийлэл явж байсан чи манай айлын ээж хоёр бид нэг бүрэгтэй гэсэн чи тэрэн дээр чи сайн явж нүд чи ингээд мэдгүй юм байр шууд хэлээрээ залгаарай гэл амар санаа зовоол би тэгээ за тийнэ гэл. Тэгээд нэг би тэгэл айлгандаа за би ирчлээ гэл гэсэн чи за ямар хүн энэ хэрэг найзтай уулзахгүй байна гэл хэлээ гоё юм гэл. Тэгээд за чи хизээ нааш гарахаараа бичээрэй гэл тэгэл би тэгэл бичээл. Тэгэл за гэл. Тэгэл ороод ирсэн чинь тэгэл нөгөө чинь том өрөөнд цуцсан. За ямар хөө яасан гэл тэгэл зураг таарсан уу гэл. Тэгэл мэдээ зураг таарсан чи тэрийг үзүүлээ гэсэн чи таны найз чи Монгол юм ямар гоё ингээд Монгол хүнтэй уулзах гоё юм гэл гоё наа.
Хөөх. Чи тэгэл дараа манайд ураарай гэж. Ерөнхийдөө тийм. Тэгээ ер нь манай айлынхаа юу дуртай. Манай найзуудад бас айгүй сайн. Тэгээд тэр Франкфурт дээр нэрд манай найз. Бид хоёр нинэндээ айгүй очих дуртай. Тэгээд манай айлын ээж аваа бүр ингээ хөө таны найз чи хизээ ирэх ирээгүй удацсан шүү. Манай ингээ хүүхдүүд бүр ингээ асуугаад байдаг. Тийм. Тэгээд хизээ уулзах юм ингээл. Тэгээд би ингээ бид наргүйгээр бити уулзалтаа гэхээ. Чи эндээ ирүүлээ хансан дээр дээ чи хачиж хонжээснаас бидээрээ сайхан хоол идэх. Ингээд хоёр талд ирж очиод хоноод ингээ яваад тийм. Би яг ихтэй найзандаа нэг л хонжээсэн л ба. Гэтэ бас тэдний айлын ээж бас манай айлын ээжтэй айгүй адилхан. Хүүхдүүд нас айгүй адилхан. Айгүй хөөрхөн айгүй яг л өөрөө охин шиг л те. Чамд сигнал юм гэдэг юм шүү дээ. Тийм санаа тавиал. Мөн айгүй гоё ялагдаад очжээ. Харин тийм тэгэл хоёлаа тэгэл бидээр тэгэл нэг өрөөнд авчих. Яа гоё. Яг нэг өөртөө өрөөнд ороод ирсэн шиг гоё юм. Нөө явгүй тийм. Тэгээ манай айлч бас өмнө нь бас нэг бэрдэр байсан. Нөө миний тийм өмнөхөн нэг бахан бэр хийжсэн. Тэгээ тэрээс ингээд бараг сардааны 2 удаа ирдэг. Өмнө нь яг 7 хоног их нүгдээ ирдэг гэсэн. Тэгээ одоо яг жоохон нөгөө хаус бишрэн тэр мэлж байгаа болохоор жоохон завгүй. Бас Монгол биш. Нөгөө өмнөд Африкаас ирсэн. Тэгээд тэр хүн бас намайг анх ирэхэд айгүй тусалчихсан надад. Нөгөө хоттой танилцсан айлцсан интертэй тусалчихсан. Тэгээд энэ ийш тийшээ давуулаад. Ингээд нөгөө надаас нэгээр их ер нь яг нэг үеийн хүн байсан болохоор нөгөө яг айлгын ээжтэй хотоор явах нэг өөр тэр найзтайгаа одоо тэр бүртээ нэг хотоор явах бас нэг өөр. Тэгээд яг нөгөө яг ижлэн ситуацionтой болохоор ингээд айгүй нэг юм нэг жилээр одоо надаас илүү туршлага хураацсан шүү дээ. Тэгээд надаа ингээд чи энэ дараа тэгэрэй чад ингэсэн тэгээд миний хэлбэр хэлийг олж өгчээсэн. Тэгээд тэр л айгүй туссан. Би бол айгүй яг нэг азтай юм дээр таарч таа гэж бодчихсон юм. Тэнгүүд яг агентлагаар ирсэн хүмүүс ерөнхийдөө юу нэг айлын дээр тийм хүн байд юм шүү. Бас тийм ч бодсон. Тэгээд тэр үчсэн гоё ажил амин дээр бүтээл явж байна. Гоё сонсогдож байна. Танай хэлний бэлтгэл чинь юу юм уу те? Танхимаар юм уу те? Тийм танхимаар ч байгаа онлайнаар ч байгаа. Би ихтэй сая сүүлд би онлайнд суусан. Гэтэ би B1-ийн 2 хүртэл би танхимаар авсан. Би эндээс би явахдаа A2-тэй явсан да. Тэгээ би тэндээ B1-ийг тэгээ B1-ийн 2 танхимаар суусан. Гэхдээ надад B1-ийн нэг нь нөгөө би зүгээр стандарт курсын сонгосон байсан болохоор айгүй цаг айгүй үрсэн санагдаад идэв манай одоо. Дандаа нөгөө юу лээ 7 нот 3 удаа ордог. Тэгээд тэр нь бараг 2 сар болж дууссан шүү. Гэтэ хичээлийн яах вэ айгүй нөгөө яарах юмгүй айгүй гоё амар үдсэн л дээ. Гэтэ би бас ингээд жоохон нөгөө өдөр алгуу юм хийж ээж давтчихэж тийж тогтоодог хүн болохоор нөгөө тэр нь жоохон надад болчихгүй. Тэгээ яг юм сурсан чийсэн энийг үзлүү гэдэг нэг жоохон мартсан. Тэгээд байсан болохоор за дараагийнх нь ер нь жоохон интенсив курсын сонгоо гэдэг интенсив курсыг сонгоод тэр нь болохоор өдөр алган. Тэгээ бас нэг 3 цаг. Тэгээ тэр нь яг 1 сар 97 хоног хичээдэг шүү. Янз янз юм зүгтөө. Гэтэ ер нь яг 1 сарын дотор болгочихсан би нэг нь хоёр. Тэгээд тэр бас юм шүү. За за хооллолтын тал дээр зөө. Одоо ингэ нэг айгүй ялгаатай байдсан шүү дээ Монголоос. Шиний хувьд ер нь яасан? Би бүр амар таргалсан. Айгүй нөгөө тэнцэн амар их төмсөө идэн тэгээд урьдчилан бүтээгдэхүүн тэр нэг амар хийдэн жишээ нь нөгөө талхмаал нөгөө брейцинг зөндөө тэрийг айгүй өрсөндөө гэртээ айгүй тастай. Талхаа амар идэн тэгэл би ч Монголд байхдаа нэг хям иддэггүй байсан нөгөө талхмалх нэг иддэггүй байсан хүн. Тэгээ өглөөний цай нэг уудаггүй байсан юм би. Тэгсэн чинь ингээд намайг өрснөөс хойш ингээд бүгдээрээ ингээд өглөөс ал өглөө бүгдээрээ сайхан ингээд хамт ингээд юм иднэ. Мэдгүй ч ажил зүгээр кофе мафи цаагаа уучих болно. Тэгээ бүгдээр хамтдаа эхлүүлэх хэрэгтэй гэл тэгээд өдрийн цайг болохоор яг нөгөө манай айлын ингээ ажил үжилтэй юм чинь нөгөө ажил дээр болох чинь би ингээ гэртээ байл гэртээ болох чинь тэгээ орой олог заавал бүгдээрээ хамт сууж идэх. Тиймэрхүү тэгээ юу юм те. Загшил гэдэг юм хабит гэх юм уу? Тийм тэр болохоор манай айлын ээж аав хоёр нэг ийм утгатай юмсан нөгөө бүгдээрээ ингээ хамт нөгөө орой хоолыг цаачлуулаад яг бүгдээрээ яг нэг зэрэг ингээ суугаад ингээ амрах цаг гэж яриад байдаг байхгүй юу. Тэгээд тухайн өдөр юу болсон талаар эсвэл ингээ маргааш сүүлийн 7 хоногт юу их талаар
тэрийг яг ярих, сайн ярих цаг гэдэг дээ. Тэгээ тэрийг айгуу чулчилж авч үздэг. Тэгээд манай айл ээж минь айл болох цагтаа хоолой хийгээд ер нь айл болох эрт хоолой хийгээд тэгээд яг ингээд яадаг вэ нөгөө эрт хоолой хийгээд ингээд эрт бүгдээрээ юм идчихмал ширнэн дээр ингээд юм яриад суух цаг нь илүү удаан. Удаа цаг хүртэл ярих илүү удаан. Тэгээд ерөнхийдөө л айгуу ярих туртай. Бидэд хоолны юм дээр тэгээ яг нөгөө жоо хадуурчтай. За хоолны тал дээр гэх юм бол янз дөө өстой идэж үзег бол хоолнуудаа идсэндээ. Гэтэ ерөнхийдөө будаа хоол нэг хийдэггүй. Яг будаа яг манай хийдэн л тэгтээ нөгөө манай Монголд идэх шиг гоё будаа биш нэг юм нөгөө нэг хуурай байсан амар хуурай. Тэгээд тэр ч яг тэгэл хаяа тэр будаа хийдтэй. Тэгээ ерөнхийдөө түлхүү төмс эсвэл нөгөө чихэрлэг төмс или амтад төмс илүү тийм тэрийг айгуу идэн. Тэгээд могоо айгуу сайн. Дандаа салат идэн. Тэгээд мах ер нь эзэн тэдэртэй хойлоо. Салаттай бол айлгүй. Гэтэ яг оройн дандаа ер нь мах идэн. Тэгээд ерөнхийдөө дийлэн ихтэй ер нь дахиа айгуу идэн. Тэгээд хаяа бид нар ингээд гадуур хоолнд орж ивэл загаас идэн. Тэгээд бүхний мах бас ер нь идэн шүү. Тэгвэл нэг махаар л дутдаг байна. Би бол нэг махаартаагүй махаа харин ч хийцэндээ. Тийм. Тэгээд манай айлын хүмүүс маань бас юу 5 дахь өдөр болгон дандаа нөгөө хоол захиалж иддэг. Бид нар дандаа нөгөө хятад хоолны хоцорсон хоол захиалж иддэг. Тэгээд тэнгууд нь тийм яг нөгөө хүрээ мах цах юм хоньны махтай хоолууд гараад идэг болохоор бас гайгүй. Би бол нэг мах цаар дутагдаагүй. Тийм ээ тийм. Гэтэ тэр нэг хоолны ялгаа гэвэл ер нь ялгаатай гэхдээ үлсүүд бол өчгүй. Тийм ер нь бол гайгүй. Гэтэ явсан хүмүүс ер нь л очиод нэг юм жинний юмсэн гэдэг юм заалчгүй яг тийм тий. Тийм би бол амар юмсэн юм зөв манай сургуулийн яасан мэдгүй ер нь л ингээл тэнд очиж ингээл за таргалж уу ийж үү гэж ярингууд бүгдээр л өө таргалсан хэдэн хэлнэмсэн чи гэж тийвэрхүүл ярьдээ. Тэр сонирхолтой шүү. Ялцгүй хоол юу шал өөр болж байгаа болохоор. Тийм. Тэгээд би жоо ирүүлээр таргалаад аав боловч гэж боддог юм бас. Дандаа уусаа ирүүл хоол хүнсэлтэй байгаа. Би Монголыг ирүүл бус гээгүүлтэй яг нэг дэлгүүрт нь орохоор ингээд дандаа би монголчаас адилхан юм байна. Одоо ер нь ялгаа авахгүй. Амар нэг тэрний илүү энэ илүү гэдэг яг уусаа л ийжлэн зүгээр нөгөө гарч байгаа хоол нь л үгүй. Тиймээс биш. Нэг ялгаа байхгүй юм шиг санагдаж байна шүү сүлдээ. За англи хэлтэй хөтөлбөр чинь нөгөө онгоцны тез гэдэг нэг гоё юм байгаад байгаа шүү дээ. За тэр чинь одоо яг яаж таарсан бэ? Тэр тухайга гэсэн. За английн B2 түвшинтэй бол ингээд онгоцны тэдийг чинь айлчин даана гэд тийм юм байсан юм аа. Тэр хөтөлбөр намаа анх ороход дөнгөж одоо тэр чинь аюуса гэдэг агентлаг ахгүй германд гэх юм. Тэрнтэй дөнгөж гэрээ хийсэн байсан. Тэгээд би бараг явсан анхны хүн үү эсвэл дараагийнхны хэлжин хүн үү сэмжгүй нэгсэн ерөнхийдөө бол энэ ихний хүмүүсийн хин л нэг. Тэгээд тэр үед чинь тэгээд айл яг англи хэлний хөтөлбөрөөр явбал онгоцны тийз хүнгүй юм байна. Нөгөө айлынхан дагаад өгдөг. Тэгээд тийжсэн. Тэгээд би тэгээд үе за тэгвэл дээр юм шүү гэдэг. Онгоцны тийз чинь бас ер нь хямдхан биш шүү дээ. Үнэтэй шүү дээ нэлээ. Тэгэл за гэл энэ бол мөнгө хэмжиж байгаа шүү дээ. Нэлийн их мөнгө хэмжиж байгаа. Тэр чинь юу вэ? Визэн гарахаар захиална гэхэр чинь тэр чинь нэлийн зөвхүүлж байгаа захиална шүү дээ. Аялал шиг биш. Аялал чинь бол ингээл амар урдталт нь ингээд захиалаад хямдхан болгочих. Тэгэхээр чинь нэг юм ер нь бол багадаа сая 500 байгаа даа 2 сая хэдэн үү тийм багадаа сая 500 байвал бүр айгүй хямдхан маад байхгүй. Тэгээд хэрэг чи миний виз гарахгүй амар удаад исэн. Тэгээд явах өдрөөр таадаг тэнгууд визийн үнэн нэмэгдэн биш нөө юу. Тийзийн үнэн нэмэгдээд байдаг те. Тэгээд тэр нь би санаа зовглээ. Манай айлын бүгд гэсэн болохоор тэгээ миний виз гараад тэгээ би айлынхантай мэдээж айлынхан маань мэдчихсэн бараг намайг хэлхээс өмнө мэдсэн байсан шүү. Яг л нөгөө агентлаг хоорондоос ингэ ярилцаад намайг ингээд хариуцаад авсан хүмүүс маань ингээ манай айлхан нөгөө герман хүн байдیں۔ Тэгээ тэр маань ингээ манай айлхантай ингээ яриад аваад бүсээ одоо ийм юм болчих шүү, тийм юм болчих шүү гэдэг айлхан. Би
би нэрээ хэлчихлээ. Зүгээр. Дараа нь Тэгэхэд хэлчихлээ. юу ингээд ийм болж шүү, тийм болж шүү гэж хэлсэн байсан. Тэгээд тэгсэн чинь нэг удаа байжсэн чинь онгоцны тийзээ яах вэ гэл. Би одоо ингээд яаж төлөхийг мэдэхгүйсэн байхгүй. Би өөрөө ингээд тийзээ олж өгөөд ингээд айлын руугаа явуулах юм уу? Тэр над руу мөнгө шилжүүлэх юм уу? Би өөрөө төлчөөд намаа очингууд мөнгө буцааж өгөх юм болов уу гэд тийч амар бодож матсан гайхаад би тэгсэн чинь шууд ингээд паспортын зураг явуулчих гээд тэг би тэгээд заа гэд тэнгууд нь шууд цонхонд алдсан манай гол дэше суугаар байна гэж хэлсэн чи одоо цонхондоо суучих гэл тэгээд шууд тэгэл захиалаад өгсөн тэгээд шууд юу руу ирсэн миний мэйл рүү ирсэн тэр тийзэн шууд тэгээд би заа төлж байгаа юм гээд би ч анх ингээд бодчихсон байхгүй за би бодвол ингээл те Монголоос нисээд Франкфурт дээр буугаад тэндээс ингээ бас ингээд нөгөө айлруу очиж тий богоноор тийх бахтаа тэрийг одоо яа гэм бол айлын маань хэлэх юм бол би өөрөө яах юм болов гэж айгу бодчихсон. Тэсэн чи шууд манай айлын шууд ирэх нөгөө дундаа нөгөө зогсож мөсдөг. Тийм нөгөө үлээ дундаа солидог тийм тийз захиалсан байсан болохоор айгу амар ирсэн. Тэгээ Германдаа дахиад тийшээ ниссэн юм уу? Тий. Тэгвэл ч гоё. Би шууд Турк дээр буучаад тэгээ Туркаас шууд Герман руу ниссэн байхгүй юу? Тэр айгуу дэжгүйс. Гэтэ 2 удаа төлж байгаа шүү дээ. Тийм, Монгол руу буцна гэвэл за байл. Бүх тарах тал дээр ер нь ялгаатай зүйл юу бэ? Бүх тарах тал дээр ялгаатай зүйл гэхээр хүүхэд харах дээр ч яг уу ингээд нэг Монгол хүүхд хүмүүжлээ нэг тийм юм биш үү? Тий, хүмүүжүүлэх арга барил дээр за ерөнхийдөө за манай айл бол өөр. Ер нь Германда хүмүүс бодвол өөр. Яг үл ингээд манай одоо айлын тэ аав юм уу манай айл ээж ингээл их ахмах их дүүх ингээ хүүхдүүд ааш тий. Тэднээс ингээ хүүхдүүд ингээ шал өөрөөр ингээ хүмүүжүүлсэн байхгүй одоо чи юу гэж хэлэх гээд байна гэхээр айгүй нөгөө дураар нь өсгцэн. Хүүхдийн ч хүүхдээрээ байг гэж тэгээд өссөн. Тэгээ нөгөө хүүхдүүд нь болохоор ингээ одоо юу хийндээ айгүй дураараа гэх юм уу. Одоо жишээлбэл ерөөсөн манай айлын аавын дүүн 2 хүүхдийг ирсэн. Тэгээ тэр 2 хүүхд нь айгүй дураараа ингээ миний өрөө орж мөрөд тоглож мөлгаад асуухгүй. Гэтэ бид нэмдэр чинь их юм бодвол жоохон дураараа юм даа гэж нэг тийм хүлэн болж байсан. Тэнгүүдээ тэгээд ерөөдөө яг Германы хийх айл юм уу яг миний уншсан зүгээр яг миний уншсан гэтээ бодлаач гэж магадгүй. Гэтээ яг миний уншаад яг миний анзаарсан болохоор ерөнхийдөө хүүхдүүд амар ингээ дураараа өсөж юм билээ дураар нь өсөж юм лээ. Хүүхд юм чи өөрөө ингээл олж мэддэг гээд. Тэгээд хэрвээ ямар нэг юм болвол тэгэл тэр хүүхэд ингээд ийм юм хийвэл юм алдаа гарт юм ингээд өөрөө ухаарчаа тэгэл тийм юм хийхгүй ингээ хорих тусам ингээд хүүхдүүд ингээ улам ингээ хийгээд зүрхүүлээд байдаг. Тэгээд тэр нь ингээ бас ингээ жоохон зүрч юм шиг. Манай айл маань яадаг вэ гэхээр манай айлын ээж маань манай айлын аав болохоор ерөнхийдөө жоохон зөөлөн. Тэг ингээл манай айлын том маань ингээ жоохон стрессэл ойрч мэлэл тэр нэг юм маш идэх юм эсвэл ямар нэг ингээд тийм хоёрлон маргаан өөсөл ингээ манай айлаа ингээл зүгээр байж дээ ингээд. Тэгээ би ихэнтэй анх очиж би хүү чи яаж юм ингээ нэг тийм юм болж байсан. Тэгээд тэгсэн чинь дараа манай айлын аав ингээд ерөнхийдөө ингээд бид нар болохоор ингээд ингэж хоёрлонгууд нэгээд ер нь бид нар ингээ яадчихгүй зүгээр тоохгүй ингээ орчтын яад гэл ингээд доторх ингээ сэтгэл хөдлөлөө ингээ ямар нэг санаа зовж байгаа юм ингээ гаргацсан нь ерөнхийдөө өөрт нь ингээд зүгээрээ юм аа. Тэгжээж ингээд өөрийнхөө ингээд сэтгэл хөдлөлөө удирдах чадна гэж бид нар үзсэн юм аа. Тэгэхээр ингээд битгий тийм ингээд 20 орой цаашдаа гэж тэгжсэн байхгүй юу? Бид за гэх юм. Юу ярьдаг манай монголч өстэй нүдч юм шүү дээ. Би Монгол байсан. Тэгэл за гэл. Одоо тэгэл усын нууж байгаа юм чи ясын дагчаан тэгэл за гэл хайжсэн. Тэгэл тэр бодсон чинь нэрэл зүвч юм шиг. Ингээд яны хүүхдийн ингээл мэдээж ингээл тэ ээж автаа жоох ингээ хэрүүл үсгэж ч юм уу тэ ингээ болохгүй гингүүт ингээ боломж зүрхүүдэл тэгэл мэдээж болохгүй юм чи ингээл үлээ штэ.
тэгээд юундаа уйлсан чи юм гээд ч юм уу те эсвэл ингээ за энэ минут байвал ингээ улам ингээ уурлаад ингээ тэр нь бүр ингээ сонирн болоо бүр ингээ хэрүүл мөрүүл ингээ юм авч тийм хүртэл болд юм л яа гэвэл манай айлын ээж болохоор манай айлын аа яг эсрэгээд тахгүй юу. Яг ингээ болохгүй гэсэн болохгүй гэл өөдөөс нь ойрлол ингээд гувч болохгүй ингээ ойрлж болохгүй гэдэг ингээ ерөнхийдөө айгу хатуу яг ингээ ям манай монголчууд ер нь Аз шиг тийм үү. Тэгээд тэгжсэн. Тэгсэн чинь яг нэг удаа ингэсэн. Манай айлын охин нөгөө ээжтэй хэрэлдээд бөөн болоод нөгөө хоолоо идэхгүй нөгөө мах идэхгүй ингээд манай айлын ээж тэгээд тэгсэн чинь манай айлын охин би идмээргүй ингээд тэгсэн чинь үгүй чи идэх ёстой ядаж нэг 3 4-ийг нэг идэтгээ гэж тэгсэн чинь нөгөө манай айлын охин нөгөө уурлаад орлоод тэгсэн чинь манай айлын ээж ингээд чи ингээ ойрлж болохгүй гэдэг нөгөө ингээд улам загнаад ингээд нөгөө хоёр чинь нэглүүгээ хасаад тэгсэн чинь манай ингээд том охин шууд бууж ирэнгүүтээ манай бага охины гарлуу ингээ хүчтэй ингээ 3 4 цохоод бид нэг ингээ салгаж аваад манай нөгөө бага охин чинь нөгөө юу ч мэдгүй юм чинь ингээ цохиулаад мэдээж уйлаад тэгээд нөгөө манай айлын чинь бөөн уур ингээ юу болж байгаа гэл ингээл энэ тэндээс ингээ ойлцсон болоо би тэр нөгөө бага хүүхдэд тайшруулах гал. Яагаад манай бага охиныг ингээл цогцсон мэ гэсэн чинь нөгөө манай бага охин мах сайн иддэг. Тэгээ нөгөө манай том маань нөгөө идэх дургүйгээд гэсэн чинь ингээд манай баг маань нөгөө идээдээс болохоор нөгөө ээж нь ингээд жоохон харьцуулсан гэх юм уу ингээ хавтаа ингээд юу ч идэж чадчихлаар идэггүй чи идэггүй бол намахаа дүүдээ үг гэд нэг тийм болсон. Тэгсэн чинь мэдгүй жоохон нэг тиймэрхүү бас ичдсэн хонд нэг тиймэрхүү болдог да нэг тиймэрхүү болоод тэгээ нэг тийм амар хэрүүл ингээ үүсэж байгаа хгүй юу яг ингээ тухайн үед ингээ загнаад байсан чинь тэгээ юусэн тэр хэд тайшраад тэгээ манай хүүхдүүд унтаа тэгээ манай айлын ээж ингээ миний өрөөрөө тогшоод ингээ орж ирсэн байхгүй юу тэгээ надаас уучлалдгүй байгаад тэгээ өнөө орой хоол гэсэн баллаа ичтэй гэдэг тийм үү би тэгээд зүгээр гэх юм болж аав тэгэж юм уу бас уучлалсан тэр үед манай айлаа байгаагүй нөгөө төвлөлтөөр очсон тэгээд тэгсэн чинь ингээ надад орж ирээд ингээд би өстө ингээд яхаа мэдгүй байна одоо яах ёстой юм бол би одоо ингээд хөршгөө ингээд зүгээр ингээд суугаад ингээд тайшрын хүлээх ёстой юм болов уу тэгэхээр ингээд жоохон даварчих гад байгаа юм шиг ингээд айгүй хэцүү надад яах вэ мах вэ тэгээд надаас асууж би чинь тэгээд одоо яах вэ хоёлаа юм байжсэн тэгээд ерөнхийдөө одоо үзэхэд тэгээд хүүхэд алга мэдээж өөр шүү дээ. Гэтэ яг миний харж байгаа хүүхдүүд одоо манай айлын хүүхдүүд тэгэхээр яг тойдон загнахгүй яг ингэ зүгээр тайвшрын хүлээгээд яг нэг уйлж дуусаа тий яг юу хүсэж байгаа тий тэрийг ингэ хүлээгээд тий яг юу хүсэж байгаа ингээд мэдэж аваад тэгээд ярилцаад болохгүй гэдэг ингэ зүгээр ойлгуулаад тэнгуут ингээд нэг манай ингэ хүүхдүүд нэлээд заазаг хэлмээр хэлчихдэг. Тэгэл ингээл тусдаас юм хийл ячдаг. Харин тэр доор нь ингээл загнаал ингээл нөгөөт нь мань уйлал уулан хасаал тэгээл чи ингээ өөдөөс ингэж болохгүй гэл тэнгуут чинь тэр чинь ингээд давхар ингээ бүр стресс болдог юм. Тэгээд хаяа юм хэдэ зарим юм дээр ингээд зүгээр хүлээж агаал тайван хүлээж агаал гэтээ үнэхээр ингээд бүр болохгүй бол мэдээж ингээд болохгүй гэдэг нэг тийм юм хэлдэг. Хүн дээр бол ингээд бас тий уурлаад яхин цаашин тийж бас болохгүй бүхэн дээр зөвшөөрөд ах юм цаашаа хүн дээр бас зүгээр сууж болохгүй яг энэ тухайн үеийн нөгөө нөхцөл байдлаас хамаарал тэгээд болно болохгүй гэж очоод чи ер нь сэтгэл санаараас нь одоо нэг юм ял орчин нөхцөлөө ингээд солиод байгаа штэ тэгэнгүүт яг гинт солигдоод ингээд бүх юм өөрчлөлтсөн чинь ер нь ямар хөө штэ эхний 2-7 хоног за эхний 2-7 хоног яах вэ эхний 7 хоног бол амар энзүү болчихсон юм зүгээр хаад юм уйлчих гэдэг чинь тиймэрхүү би ч нөгөө эндээс яахтай амар уйлж болохгүй за ингээд манай ингээд за юу аахтай тэгэл дараа уулзсан шүү дээ жилийн дараа уулзсан нэг тиймэрхүү ядсан тэгэл тэгсэн чинь яг ингээд тэгэл уг нэг Монголд автай ингээд зүгээр ингээд явчих таахгүй юу тэгээ очисон чинь ингээд нөгөө манай айлын тэг өглөөс ирж байгаа. Манай айлын аав ингээд надаа ингээд ийм хийдэг өглөө босоод бидэнд ингээд тэгдэг гэж тэрийг танилцуулаа. Тэг ингээд нөгөө том охинтойгоо ингээд амар ингээд тарцраастай тэгээд ээж ингээд бууж ирэл тэр чинь ингээд гэрээр ингээд яаж штэ. Тэнгүүд би ингээд амар ингээд гадны хүн ороод тэр зэрэг санагдаад ингээд би бүр ингээд амар
гадны дивхэнд амар зожиг шиг санагдаад. Үгүй одоо тэр чинь ингээд нэг ингээд гэр бүл аваад штэ. Би тэнд ингээд шал Нэг юм тусгаар илүү өөр хүн юм шиг. тий яа илүү зэн шиг санагдаад. Тэгээ яг тэр үед нас ингээ манай хуучин өпээр ингээ амьдэрчсэн байхгүй. Тэр баг надад 4-7 хамт ирсэн хаяалаа. Тэгээ тэр бас ингээд тэр эцтэй хамт аваад би тэнгүүд ингээд яахаа мэдгүй. Тэгээ яжгаад ингээд бүр яг нөгөө төр чинь ингээд тий ингээд миний ээж аав гэж дуудаад тийм хүмүүс чинь би ингээд гэрийнхнийгээ санаад ээж аав амар санаж байна. Тэгээд ямар хэцүү мэ гэдэг. Хүмүүсийн өмнө өөрөлдөн цайшин тэгээд нэг жоохон тийж аавал хэсэж жаал тэгэл зүгээр болол тэр үнэхээр амар юм зүг болчихсон. Яг ингээд жижигхэн юм ганагуудлыг уйлцгаад өөрөөр биш юм уу жишээлбэл үгүйсэн нэг том хүнтэй ингээд танилцаад тэр чинь миний ирсэн 5 дахь өдөр байсан байхгүй. Тэгээд тоглоод байж байгаа тэгсэн чинь ингээд мэдээж ингээд танихгүй нэрээ тоглохоор чинь нэг жоохон ингээд нөгөө юу вэ шүү дээ жоохон ингээд юу гэдэг жоохон хүйтэн шүү дээ жоохон хүндээ шүү дээ. Тэгээд ингээд надтай тоглохгүй малгүй тэгээ манай нөгөө оперыг дуудаад тоглоно гэдэг чинь байхгүй. Тэгээ тэрийг би сонсоод би бүр амар сонирхолтой би яац би юу нэг тоглодод байгаа юм бэ гэж тэгж бодоод. Тэгээд зүгээр тэр чинь тэгээ 3 настай охины л нэг тийм яриагаа шүү дээ. Тийм л тэнд амар хомсч байна. Би буцаа Монгол явах юм байна. Юу юу нутаг үзчих гэдэг. Тэгэл юм болчихоо юм болчих юм уу гэдэг амар бодож байна. Тэгжсэн. Анх ч нөгөө нэг тимээд анх ингээл юм гэрийнхний ясны санахгүй хаад ингээл видео кол мал хийгээл ямар дээр үешээ захиа махаа бичиж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь яг тэндээ очиж бол шал өөр юм билээ жоохон гэрийнхний амар санаал тэгээд гэсэн нөгөө сарн битгэрнэ гэдэг чинь болоо. Тэгээд за гээл. Тэгээд эхний 7 хоног яалчгүй тийж өнгөрсөн амар эмзэг өнгөрөөл. Тэгээд яг дараа 7 хоногоос нь ингээл гайг болоод ирсэн. Яг л манай айлын ээж аав манаас намайг ямар хүн ингээд юм хүн мэдэрчээснийг нөгөө мэдээ та өөрсдөө. Яг л манай айлын ээж аав бас нөгөө дан Германд ч нөгөө энд тэнд нөгөө яг минь 20-д ч юм уу 21-д ч юм уу ингээд яг гэрээсээ нөгөөд явжсэн хүмүүс. Тэнгүүд нөгөө чанд ямар байгааг ойлгож байна. Тэрийгээд тэр намайг миний ингээд сэтгэлийг ингээд айгуу засах тийм юм зөндөө хийчихсэн. Тэгээ тийм болохоор тэр бас айгуу туссан. Тэгэл айгуу болсон шүү. Гэтэ эхний 7 хоног өссөөсөө жоохон хэцүү өнгөрөн. Гэтэ яг сэтгэл санаа нэг гэрийнхээ сан. Тэгэл тэгж аал тэгээд эвлэрэндээ тэгэл болно. Сүүлдээ бүр амар заагүй болоод гэрийн дээр жолигтой ярьж чадахгүй болсон шүү дээ бүр. Тэгэл хаяа. Тэгээ манай бүр юм чи үчи чи хаач чи алгуулчих тиймэрхүү. Тэгэл хэлэлцэх гинэндээ тэгэл ярих хичээдэг. Дөрөв нөгөө нэг юу асуусан чинь хариулаагүй ш нөгөө мотор шууц дээр ордог нөгөө сургалтууд шүү дээ. Тийм тэрний талаар тэр бол амар туссан шүү. Юу хийж болох, юу хийж болохгүй гээд. Тийм тэр бол айгүй сайн чухал байсан. Тэгээд ганц нөгөө тэр гэхгүй одоо юу яриад байгаагаа тайлбарлая. Одоо жишээлбэл ингээ хүүхдээ харж байхдаа юу их тэр айлтай ингээ байхдаа яг ямар хуу байх тий. Яг юу хийж болох, юу хийж болохгүй хүний ингээ жишээлбэл хүний орон зайг ингээ хамаагүй орж болохгүй гэх юм уу юу гэмдэ халдаж болохгүй. Тийм халдаж болохгүй тийм. Тэгээд ямар үед ингээд чиний гэрээ цуцлагдах тийм юмнууд амар тайлбарлажсэн болохоор би ер нь ингээд юу хийж болохгүй юм байна, юу хийж болох юм байна гэдэг тийм юм амар сайн мэдсэн очижсэн. Тэгээд тийм юм мэдгүй очсон бол би яг асуудал үүсгүй байхaltaа гэтээ мэдээж манай айл бас жоохон эвгүй санагдах юмнууд гарах л байсан байх. Жишээлбэл одоо юу юм яах юм бэ одоо тэдэс чинь хувийн орон зай гэдэг амар хүндлэн хүмүүс шүү дээ. Хүний хувийн орон зай хүндлэн өөрсдийнхөө хувийн орон зай бас амар хүндлэн. Тэгээд тэрийг мэдгүй шууд одоо жишээлбэл одоо ингээ хуцаа угаацсан байлаа гэж үгүй манай айлынхан. Тэгээ гаргаж авах мартсан бай гэж үгүй. Тэнгүүд би тэрийг ингээ юм бодохгүй шууд ингээ аваа гаргах чинь гэдэг чинь бас би яг ингээ би ингээд тэ өөрөө талаас аль тусдаад байгаа юм шиг тэ нөгөө хэд ингээ хуц гаргахын тусдаад байгаа юм шиг тэ. Тэг яг үндэ манай ингээд нөгөө тэр ингээ хуцаа угаалгах машин хийсэн хүмүүс байна ингээ
өөр хүнээр хуцаа авахуулах дурггүй байв яг тий. Одоо жишээлбэл би бол дургүй ингээ миний ингээ хуцуудыг гинэт ингээ гаргаас гсэн тийч мэдвэл надад жоох эвгүй байна. Тиймэрхүү юмнууд би ч одоо нэг чи баримжээ яг захирал орж байсан байхгүй юу тий. Хамаагүй ингээд юу яаж болохгүй юм хүнд ингээд хурж болохгүй хувийн орон зайд нь хаалтчих болохгүй хийжээсэй. Тэгэл хэрэг тийм юм дааг бол би бол нэрэл ингээд айлдаа нэг жоо сэн сэтгэл үүдэх байх байсан баг. Тэр чинь ингээд бас нэг юм бодохооргүй юм шүү дээ. Ингээд бидний хувьд бол ингээд гаргаад тавьчих юм бол угаасаа л ингээд тусалсан л юм шиг санагдана. Монголд бол тесрэхээрээ хөө энэ одоо уцхас гаргаад тавьчихгүй л гэж бодсон шүү дээ. Тийм тэднээс ч болоод ерөнхийдөө ингээд би өөрөө юм хийж авал өөрөө л дуусна гэдэг жоохон үзэлтэй. Тийм болохоор ингээд бас хамаагүй хүний өмнөөс ингээд юмыг нь бас хийгээд өгвөл ингээд би өөрөө амар тусалж байгаа юм шиг мөртлөө нөгөө хүнд мань жоохон эвгүй л ах юм юм би ингэ хийжсэн. За ямар жоохон дураараа юм ч юм уу гэдэг тиймэрхүү санагдах юм бэлээ. Тийм. Гэх мэтчлэнгээр тэ өдөр тутмын амьдрал нэрээ тэгж яриад байсан шүү дээ гэдэг юмнууд бас орж ирсэн байх нь шүү дээ. Тийм. Тэгээд өшөө чи баримжийн дээр ч болохоор нөгөө юу яжсэн шүү дээ. Нөгөө визэнд орох талаар малаар. Тэгээд ерөөдөө визний талаар амар их тайлбарж өгөө. Тэрээс айгуу чухал байсан. Тэгээд хэрвээ нэг гэрээ айлтаа хийсэн гэрээ чинь ямар нэгэн байдлаар цуцлахаар бол яах вэ хүү тэрээс айгуу чухал байсан. Тийм. Жишээлбэл визний тал дээр би өөрөө визээ хөөцөлсөн бол би одоо жишээлбэл ингээд мэдээж ингээд айлтаагаа гэрээ хийжээд гэрээнээс чинь болж л нэг виз чинь гарна шүү дээ. Би яг өөрөө агентлаг зурчруулаг өөрөө хийсэн бол мэдээж миний виз гарахгүй хийсэн. Би чинь ингээд бичиг баримтны юм хүн чинь тийм чухал гэж бодоогүй. Би яг бодсон л бодчих байх байсан байна л та. Гэтэ яг нөгөө би бол хувьдаа шууд виз гарсан л бол тэгээд айлтаагаа гэрээ хийгээл явчихна гэсэн тийм юм бодохоор байх байсан да. Тэгээд визний бол мэдээж зүйл амар сонирхол. Тэр бол айгуул чухал. Тэгээд гэрээний тал дээр хийвэл гэрээний ингээд нөхцөл яг нэг өөрөө уншаад ойлгочих чадсан ингээд бас ингээд хүнээр бас тайлбарлавал бас нэг өөр шүү дээ. Ингүүл тийм гэрээ чинь нэг амар албан хөхтэй яах гэдэг юу гэдэг байгаа юм бол нэг тийм хөө жоохон тэрнийхэн цаа нэг юм том утга агуулга авчидаг тий. Тэрийг бол айгуул сайн тайлбарлаж өгсөн. Тэгээд тэрийг айгуу ойлгосноос болоод бас ингээд гэрээ арайч цуцлуулаагүй. Гэтэ яг манай айлч нэг гэрээ цуцлж буцалгаар тийм амар зээл биш л дээ. Гэтэ ерөнхийдөө бол жоохон болгоомжтойсэн дээ шүү дээ. Одоо энийг миний яриаг нэг сонсож байгаа хүмүүс ингээ ямар ч айлч байж тий. Жоохон хатуу айлч очиж маадгүй, эсвэл бүзүүл айлч очиж маадгүй. Гэтэ ер нь ингээ бид нар ингээ өөрсдөө ер нь юу хийж болох, юу хийж болохгүй тэрийгээ сайн ингээд мэдээд аваад ирсэн дээр юм лээ. Тэг мэдээж нөгөө хатуушууд ч нөгөө чиг баримжааны суултаараа юу хийж болно, юу хийж болохгүй тэр тайлбарлаад өгсөн болохоор нэг асуудалгүй. Тэр бол айгуу тустай гэсэн шүү. За сүүлийн асуулт. За одоо ингээд явах гад магадгүй ингээд сонирхож байгаа хүмүүс. За сонирхож байгаа хүмүүс ер нь дийлэнхтэй яг сонсч тарах шүү. Хоёулынх нь яг. Тэр хүмүүс өгөх одоо зөвлөгөө гэх юм уу? Ер нь тип юу вэ? За хэлэл сайн сураарай гэж тэгээд тэгээд мэдээж хамгийн ихэнд бол би хэлээ сайн сураарай гэж хэлнэ. Тэгээд шууд ирэх гэж бол битгий яараарай гэж хэлнэ. Тэгээд мэдээж уус хүн болгон тэгээд явахыг амар яарал ингээд ирж байгаа хүмүүс зөндөл байгаа л тоо. Гэтэ мэдээж хамгийн нэн тэрүүнд чинь за ингээд очихлоо гэж бодох хинтэж ингээд харилцаж чадахгүй бол ингээд ажилч юм бүтэхгүй тэгээд зүгээр ингээд сонио болох магадaltaй. Одоо чиглэл ингээд хэлээний сайн сураагүй ойлгоогүй тэг айл болсон айлдаа танилцсан гэдэг. Тэсэн чинь айлтайгаар ойлголцохгүй. Тэрнээс болоод ингээд бүр гэрээгээ цуцруулаад өөр айл олох юм тийм байдал хүрч магадгүй ах. Гэтэ тийм юм бараг болохгүй. Гэтэ ер нь хэлээ сайн сураад ирсэн дээр хаа 2 мөр тэг. Тэгээ сайн сураад тэгээд тэндээ ирээд шууд хэрэв үнэхээр А2-тэй жоохон өвөртөө итгэхгүй байвал тэндээ очиж дахиад А2-ын бэлтгэлтэй нэг хальц үчиж болно. Эсвэл Б1 шууд үйлчлүүлээд үчиж болно.
Тийм тэрэн тэгээд өөр зөвлөгөө гэвэл юу байна аа? Яг болоо. Юу гоо Тэр ер нь хэр сонголт гэж бодож байна. юмнаар дэжгүй шүү. Дэжгүй сонголт яг одоо шууд одоо би бодсон би шууд тийшээ ингээ очсон бол тэг би яаж байр болохоо мэдгүй юу хийхийг мэдгүй тэгээд ихэд амар амархан буугаад өгчих гэсэн байх гэж бодсон. За одоо яг нэг энэ хөтөлбөрөөр ирсэн болохоор яг одоо инктимент хийдимэн гэдэг ийм хугацаасууц маш тийм. Одоо энэ жилээ дуусгаад би ингэж байраа болох юм байна. Тэгээд ийм юм хийх ёстой байна. Одоо наацх нь виз тэгж сунгуулах ёстой байна гэдэг тийм хугацаатай болсон болохоор одоо юу гэмдэ би юу юм да. Яг тусдаа гарахын яг үнэлцэн юм жоохон нөгөө бэлдэж өгч байгаа нэг тийм хөл юм байна гэж утсан. Шууд өөрөө нүүхвэс ингээд одоо би бас ингээд гэрээсээ нүүчээд дахиад ингээд нэг одоо манай энэ айл маань намайг бас ингээд тусдаа гарах бэлдэж өгөөд тэгээ би ингээд тусдаа гарч байгаа. Манай айл яа яг тийжилжсэн байхгүй. Тэгээд би ингээд шууд Монголд яж шууд ингээд нүүсэн бол би бол жоохон аргаа олох гэж бол нэгэн уутгал явуулсан байх гэж үзтээ. Тэгэхээр энэ бол айгүй дэж хөтөлбөр гэж боддیں۔ Тэгээд энэ хэрний чи тиймэр бол 6 сар хийчих болно. Тэгээд ингээл хэлдэг тийм. Тийм. Чиний яг энэ ярьж байгаа санааг өмнө нь бас би нөгөө опероор явж байгаа тэгээ бүр ингээ авс билдинг хийж дуусаад тэгсэн Монголд ирсэн оролцогчтой ингээ ярьсаахгүй. Тэгээд тэгсэн чинь угаасаа опер бол амар гой сонголт. Тинчээ чи ингээд очихоор ингээ юугаач мэдэхгүй байгаа. Тэгээ юугаач мэдэхгүй. Тэгэнгүүт опероор очиход чамд ингээд тэр Герман улсын бүх юм мэддэг хүмүүс ингээд чамаа хүлээж аваад тэгээ бүх юм чи ингээд зааж зөв өөрөө асуухад ингээд зааж зөвлөөд ингээд туслахад бэлэн тэгжангуудаа ингээд байр хоол гэдтэй бүх юм чинь ингээд байгаа болохоор энэ бол ингээд айгүй гой сонголтоо. Тэндээ ингээд бэлтээ авчих юм бол дараа нь чи ингээд тусдаа харахад яг дахиад хэцүү байна. Гэхдээ ер нь ингээд хамаагүй баг хэцүү байх гэх юм одоо юу гэх. Тиймэрхүү ер нь бол санаа хэлчихсэн байхгүй. Тэрэндээ ер нь бол нэлээ ойролцоо санагдлаа. Тийм. Одоо л би яг мэдээж ингээд энэ айлаас нүүхэр мэдээж надад жоохон хэцүү бишэл тулгархаа жишээлбэл байр болох гэх. Гэтэ би одоо ерөнхийдөө юу хийхээ ер нь төлөвлөсөн байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг айх санаа зовхон байхгүй байгаа. Тэгээд яг шууд энэ хөтөлбөрөөр ирэхгүй шууд ирсэн бол би яг яахаа болох юм мэдгүй хаасан баха. Одоо бол Герман хэлийг ингээд яг орчинд нь сурцсан болохоор ингээд Герман заалмар тий одоо ингээд ажил ч юм уу эсвэл сургууль тийм үнэ зараа ингээд өөрөө уншаад ойлгочод байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь айгүй амархан байгаа. Тэрээ би эндээ ингээд яг хилээ ижлэнгээ боллоо гэж бодоод ингээд тэндээ очиод ингээд мэдээж сандраад тий зөв юм олж чадчих үгүй ч үү тий тийм юм байна. Дээрэс нь ингээд яг 1000 хилтэйсэн ч гэсэн ингээд уршаал өөр газар очиод бид нэг ингээд аялал явахад хүртэлтэй ингээд үнсний дэлгүүр хаа нэдэ тий мэдхгүй за юу гэдэг такси яаж дуутах юм тий тэгэл наад зах юм ингээ бүх жижиг сажиг юм мэдгүй юмнууд амар их байна шүү дээ. Тэгэж атгад чинь л тийм ойлгомжтой байгаа байхгүй. Тийм. Тэгээ би бас юу гэдэг юм аа би бас айгу ингээд баярлт юм аа шоконд ордог ч юу. Бидгүй шок ч яг өөрөөсөө ингээд шууд нөгөө бөрнбэр тийм хөтөлбөрийг шууд өөрөөсөө ингээ яваад шууд хөлөө олцсон хүмүүс эдэн штэ Монголчууд би бүр гайхт юм яаж чадчихна яаж чаддсан бол ямар лаг юм бэ гэж тийч бодчих. Биэс бол яаж чадахгүй хаа гэх юм. Тийм мэдтэй байдгүйс юм аа. Тэгээд одоо л гайгүй. Одоо л дараагийн халах мэг л болоод тэгээд За тэгээд чиний нэрээ төлөвлөгөө чи юу вэ? Нууц ишэл. Дараачийн төлөвлөгөө. За би юм жоохон дараа юу хийж байгаа нууцтай гэдэггүй юм а. Гэтэ ерөнхийдөө л аавс бэлдэн хийнэ гэж бодож байгаа. Тэгээд аавс бэлдэн нь ер нь олоод эхэлсэн юм. Одоо нас юмудаа явуулаад эхэлсэн. Тэгээд
хариунууд нь тэгээд тэнцээд ч байгаа, тэнцэхгүй ч байгаа. Тэгээд айгүй олон байгаа. Гэрийнхнийхээ аав ээжээс асууж байгаа тийм. Тий. Танаа хоёр ч бас айгүй боловсралтай мэдлэгтэй хүмүүс шүү дээ. За тэгээд өнөөдөр суугаад ярьсанд маш их баярлалаа. Баярлалаа. Цаг гаргаж ирсэнд баярлалаа. За тэгээд цаашдын сурлагын амжилтсыг чи ер нь чадах хаа одоо суурэ ингээд гоё тавьчих юм чинь тий. Тэгээд сурахгүй байсан ч гэсэндээ яг тийх тахгүй. Нэг алдаад ах юм бол энэ чинь өөрөө айгуу туршлага болоод туршлага хийхээс илүү дурсан ч болоод үлдчихэж байгаа юм. Би одоо энэ нэг жилээ дуусгаад буцаад ирсэн ч нэг одоо тий санаа зовхон байхгүй гэх юм уу. Би ингээд өөр газар ингээд өөр хүмүүстэй байгаад үзсэн өөр олон орны ингээд найзтай болоод үлдчихлээ. Тэгээд нэгдээ зөндөө олон дууссан ч тэгээд бас туршлага ингээд хөрөнгөлүүлээд авчлаа. Тэгээд яа буцаад ирсэн ч ингээд нэг санаа зовхонгүй тэндээ үлдсэн ч бас нэг санаа зовхонгүй. Тэгэл байна. За амжилт. За баярлалаа.